Монголчуудаа гурван толгой одоо энэ агуу бүтээлийг бол монголчууд бүгдээрээ мэднэ. Балганы дүрийг бас мэднэ. Тэгээ яг одоо ингээ балганы дүр бүтээж исэн хүний өнцгөөс хэлэхэд балганы яг хамгийн зөв зүйлс нь юу вэ? Тэгэл балганы бүр хөл алтлаа дурлсан чин сэтгэл шүү дээ. Балган ч юм л өрөвдмөр дүр шүү дээ. Яг үүндээ ингээд зөв миний л өнцгөөс л тоо. Хүмүүс яг үзэхэд бол балган ингээл хэрцгий те харламаг ингээд таалан тална юндынгийн хүмүүс явуулаад зохиод унгаачих шиг те. Тэр чинь нэг л хайрын төлөө байхгүй ер нь. Тэр буруу замаар ч ихсэндээ тэр нөгөө нэг хайрыг өөрийн болгохын тулд тэр хүн хичээгээд шүү дээ. Тэгэхээр балган чинь нөр өрөвдмөр хүн байхгүй. Нанслан маань тоохгүй байдаг. Яаж яахт нөө өөний их байгаад идэх те. Нөгөө хорлол маань орж дундуур нь самраад идэх хэцүү дүр байхгүй. Сонсогч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжээс та бүхэндээ хуваалцахыг зорддог Хүүх Тэнгэр подкастын маань ээлжид нэгэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн зочноор маань нийслэлийн Улаанбаатар театрын гослол дуучин Алтан Хуйг хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд ажлан сайн байна уу? Дуучин Алтан Хуйг яг хизэнээс дуу хөгжмөнтэй холбогдов. Магадгүй одоо хүүхэд байхасаа би дуулах туртай байсан ч гэдэм үү. Хүн болгонд нэг өөрийн гоё тулсан түүх байдаг штэ. Хоёул эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. За яг хүүхэд байхасаа угаасаа бүр яг манай ээжээ баг дэгсдүүлж яж магадгүй нэгэд баг хилд орхосоо өмнө дуу муу аялдаг тий байсан гэж ярьдий. Тэгэхээр ер нь яг ухаан орсон цагаасаа л яг дуутай дуу хөгжмөнтэй баг ойрхон байсан. Угаасаа манай гэр бүл ч гэсэндээ сайхан дуучид хөгжмөжд байдаг. Тэгэхээр бас тэднэрээсээ харж агаад өсвөр наснда бас нилээн бас үлгэр дуурайл аваад. Тэгэл ер нь бол багасаа л ойрхоноос тий. Айгүй ойрхоноос л дуртай байсан. Төрхөөсөө л. Оюутан болохдоо энэ чам хүн шийдвэр гаргасан байж таа. За би юудс яг энэ чиглэлээр ингээ нарийн мэрэгчлэл эзэмшээд энэндээ бас тууштай бай гэсэн шийдвэрийг ер нь гаргахад юу нөлөөлөв? Тухайн үедээ угаасаа би суйд ч юм уу хөгжим бүжигч ч юм уу ингээд дууны ангид орно гэсэн бодолтой байв уу? Эсвэл бүр ингээд өөр мэрэгжилч гэсэн бас байж болох юм гэж боддог байв уу? Энэ талаар. Өөр мэрэгжил ёстой бодчихоогүй. Тэ. Манай хоёр ах хоёулаа дуучаа. Манай ээжийн талын нэг нь доронттой, нэг нь цэрэг ансамблд гэдэг хөөх. Тэгээд яг нөө өсвөр наснд манай хоёр бүр ингээд сургууль соёлоо төгсөөд дуучин болоод тэгээд нөгөө хоёрыгоо гоё хараад тэгс нөгөө хоёр маань л аюу гоё дуулж байна. Аюу бүдэ болоод. Тэгэл дагаж дуулаад нөө юу ч мэдэхгүй юм чи тэгээ 10 жилдээ дагаж дуулаад. Тэгэл ерөөсөө нэг их юм бодохгүй өөр мэрэгжил ерөөсөө бодоогүй. Тэгэл дуучин болно. Хоёр ах шигэ гэл. Тэгэл ерөөсөө тэр чигээрээ шийдсэн. Тэгээ хамаа дундуур нас манай ээж минийх нэг юмч болох юм уу гэж хэлж ийсэн. Хэцүү л юмч болно шүү дээ. Юу хөдөө одоо чаддаг юмар хийсэн дээ шүү дээ. Угаасаа манай ээж нэг багаас маань л бүр ингээд дагуулаа л явж идэг гэсэн. Дууны тэмцээ одоо хаана юу болж тий. Дагуулаа л явдаг. Тэгэл 10 дугаар ингээд байхад манай одоо миний мэрэгжлийн багш одоо энэ консерваторийн Бацангил багш маань яг 10 дугаар ингээд би нэг тэмцээнд ороод нэг хинтийн нэг суманд явж ирсэн. Тэгсэн чинь хөгжим мужийн коллежоос тийм сонгон шалгаруулалт явж гинэ. Ирээд орооч мараач гэд. Тэгээ очисон ч юм уу багштайгаа таарад. Тэгээд тэр 10 дугаар ангийн хүүхэд. Тэгээ бүр ингээд одоо бодоход бол бүр ингээд бас хоолойны дууг очиж дуулж өгсөн байгаа байхгүй хэрлэнгээд. Тэгсэн чинь багш нэг амар бодолд орсноо. Багш нь ингээд чиний нутгаас чиний нутагт амар өртөө хүн байгаамаа. Миний багш бол 20 дугаар зууны манлай эрэгтэй дөрийн дуучин цэвж явын бүрв дөрж гэдэг хүн байгаа. Яг таны нутгийн хүн. Тэгээ би тэр хүнд ингээд одоо төлж баршгүй одоо тий их өртөө надад их дуулаачи эрдмийг өвлүүлсэн хүн. Тэгээд чи төгсөөд над дээр заавал ирээрээ гэд надад урилга өгөөд тэгээ 10 дугаар ингээд. Тэгээ би чи 10 дугаар ингээд урилга авсан нөхөр чи ямарч гарцгүй шүү дээ. Тийм ээ тий. Тийм тэгэл 12-оо төгсөөл хүүхдүүд яшөөгөө сургуулаа сонсч байсан би тэр үед нь байгаагүй хөгжим мужигтэр элс төгөх гээд ирсэн байсан. Тэгэл хөгжим мужиг рүү ороод тэгэл сайхан оюутны замлал маань эхэлсэн дээ. Тэгэхээр өөрөнд нь багш бас багшийнхаа ачийг хариулах тэр сэтгэл байсан байж та. Тий. Тэр
агуу хүнэлтэй цэвэж байгаа бүр өдөрч гэдэг бол одоо Монголын бас дөрийн энэ том тоогон дотор бол бүр одоо үнэлж баршгүй тийм орон зай эзлэхээр хүн байхгүй. Тэгэхээр Оросын холбооны улсад анх одоо Монголоос очиж дуулж ясан ч гэдэг юм уу те. Тийм амар том түүхийг бүтээсэн хүн. Анх гэж штэ бүр тий. Иван Сусаны дүрт гарч очиж дуулж ирсэн. Тэгээд манай огшлогоор чинь тийм ерөөдөө тийм хүнийг ачлах ч юм уу те. Тэр тал дээр ингээд бүр ингээ өөрөөрөө үлгэрэлдэг хүн байхгүй. Тэгээ 10 дугаар ангид байхад л надад бол бүр тийм ойлголт өгчихсэн. Ерөнхийдөө те одоо энэ багш одоо ижиав бүх хүмүүсийг одоо те энэ том ачийг заавал хариулах хэрэгтэй гэдэг тийм мессежийг надад өгчөө явцсан байхгүй. Тэгэхээр надад бол 10 дугаар ангиас эхлээл за би урлагийн болох хэрэгтэй юм байна. Бүр хоёр зорилготой болчихж байгаа байхгүй. Ах нар шиг мундаг дуучин болох юм байна. Багшийнхаа одоо тэр багштай өгөх ачлалыг нас би өөрөөрөө ингэж бас дайж хариулах юм байна гэдэг нэг тийм хоёр үрэг даалгавартай. Тэгэд бас ээж аавынхаа хүсэл мөрөөдлийг бас намайг л угаасаа хар багаас маа л хөрхийг ингээл дагуулаа л явдаг байсан. Тэгэхээр бас тэр хүсэл мөрөөдлүүдэд тэгээл орсон юм да. Гоё шүү дээ тий. Сонирхолтой. Одоо ингээ эргээд бодоход 10 дугаар ангийн одоо тэр алтан уяг хэр их одоо өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна. За яг ерөнхий зан чанарын хувьд бол нэх өөрчлөгдөөгүй. Тий. Ерөнхийдөө нөгөө туйлын зорилго мойлох ч юм уу те яг нөгөө миний амьдралд энэ зорьсон зүйлсүүд бол бүр амар өөрчлөгдсөн. Яг гэхдээ зан характер маань бол огтоос өөрчлөгдөөгүй. Ил найзуудтайгаа уулзахаараа бид нар чи ямар байдаг гэдэг те. Яг тэр янзаараа. Гэхдээ миний зорилго бол анх бол зүгээр сайхан хүн болгоны л одоо нөгөө нэг ярьдаг те сайхан зохиолын дуучин болно, жавхлан шиг дуучин болно гэл орж ирж ийсэн. Тэгээ одоо бол зорилго бол ондоо одоо тэмүүлж байгаа зүйл маань ушаал ондоо. Тухайн үеийн мэдээж мэдгэдэггүй чинь хүн өөрөө одоо тухайн зүйлдээ төвлөрөгдсөн нарийн одоо мэдрэгдсэн те одоо туршлагачсан чиг шугам бол ингээд харж байгаа зүйлс бол өөрчлөлтдөг шүү дээ те. Тэг угаасаа анхч тэгэл юугаач мэдэхгүй нөхөр орж ирж байгаа шүү дээ. Тэгэл энэ консерватор гэдэг энэ амар агуу том сургууль шүү дээ. Маш олон жилийн түүхтэй. Тэгэл тэр эрдэмтэн багш нараас ч надад цухтаах үедээ цухтааж явлаа тий. Сурах үедээ сорж явлаа тий. Тэгээд тэр дотор чи ингээл хүн хүссэн үсээгүй зорилго нь байгаа цагт тэгэл чанагдсаар байгаа л тэгэл зорилго нь тодорхой, хүсэл мөрөөдөл нь тодорхой бүх юм тэгэл яалтчгүй ингээл гарч ирдэг л юм байл л тий. Одоо магадгүй тайзан дээр гараад дуулахад тэнд одоо яг өөрөнчин хувьас шүү. Яг сэтгэл хөдлөл тэр одоо мэдрэмж гарч ирэх нь чухал уу? Эсвэл одоо илүү нарийн техниктэй байвал чухал гэж боддгоо. Мэдээж энэ хоёр хоёулаа чухал ч гэсэн ямар нэг үед ингээд эдгээр чи өөрчлөгдөд явах одоо нөхцлүүд байдаг шүү дээ. Тэгээ хоёулаа бол угаасаа бүр ингээд тэр хоёр чи салгаж бодож болохгүй юм байна. Тий. Нэгдүгээрт одоо юм өөрөөс заяасан тий. Унган ур чадвар тэгээ багшаас ур чадвар байх хэвээр. Тэгэхдээ яг энэ хоёрыг аль нь нэгдүгээрт вэ гэж ярих юм бол мэдрэмж нэгдүгээрт байх хэвээр. Урлагийн юм одоо бид нар л угаасаа мэдрэмжгүй бол хэцүү шттэ тий. Хэдий сайхан хоолой, хэдий сайхан бие хаа, хэдий гоё гоо зүв байгаад тэр юу байхгүй бол мэдрэмж байхгүй бол хэцүү шттэ. Тэг юу дуулж байгаагаа мэдэхгүй тий. Яг тэр дуунд юу агуулж байгааг мэдэхгүй, дуугаа судлахгүй байна гэдэг бол бас хэцүү. Тэгэхээр мэдрэмж бол нэгдүгээрт гэж л. Яг одоо өөрөө чи энэ дууг дуулахаар би ингээд дотроо амар эмзэг болчдаг гэсэн тийм мэдрэмжтэй дуу байна. За байгаа да. Тэр нөө дууны сүнс, дууны түүх ч гэдэм юм уу те. Бодогдсон мөрт нь нэг юм хүнд санагддаг мэдрэмжүүд байдаг штэ. Ер нь л мэдрэмжтэй хүн аюу эмзэг төрлийн байж таарадах шиг байна. Тий. Ерөнхийдөө тий. Яг зөрөөр дээр ирсэн кейс ярих бол ярил төгсгүй штэ. Нэг бидний юм 8 юм дуулж төгсдөг байхгүй. Тэгээ нөгөө нэг яг ковидос өмнө урчлан сонсгол болдог байхгүй. Ерөнхийдөө яаж дуулах гэж юм гээд 8 юм багш нар ихлэ шүүдэг байхгүй. Тэгээд тэрэн дээр манай дүнхүү багшинд болсон л дуу байдаг юм л та. Аавын тухай дуу байдаг. Тэгээд тэрийг
За одоо ч бас ер нь дуулахад ер нь хэцүү баха. Тэр бол яг хуу аав маань амьд сэрвэн л дээ. Гэхдээ ерөнхийдөө нөгөө анх дуулахдаа би нөгөө нэг амар гүн мэдрэмж аваад дуулцсан болохоор тэгээ тэр шалгалтын дээр би ч юм ойлж онжаад бөө юм болсон байхгүй. Дуунда бүр ороод. Тэгээд нөгөө багш нар маань цуг уйлаад тэр өнгөрч бөө нулимсан живсэн хүмүүс очиж байгаа чи. Тэгэн гут чи яг тэр дуул яг энэ дотор байд. Одоогор тэрийг зориулж ямар ч тайзан дээр дуулж үзээгүй мэрэгжлийн тайзан дээр. Одоо доолол бас хэцүү баха. Тэ аавын тухай дуу. Тэрийг ер нь бол тэ нэг тийм орцсон дуу байгаа зүрхэнд бол. Яг байгаа л байдаг тий. Эсвэл бүр яг энэний эсрэгээрээ заяа. Ингээд дуулах болгонда тэр нэг ингэж бардаж дуулмаарч юм шиг тий нэг юм чаргаад тэгтээ юм. Өөрийгөө супер мэдэрч дуулдаг дуунууд бас байгаа л хта тий. Тий. За яг тийм дуунууд хоёул дууны нэрийг ярил л да. Тэгээ. Дуунууд гэхээсээ илүү би тийм жаргаж дуулдаг юм болохоор яг миний мэрэгжил байхгүй. Тий яг мэрэгжлийн айрынуудаа. Мэрэгжлийн хийж байгаа нөхцөл тий тэрнээсээ жаргалтай. Тэр дундаа болохоор ч нэг Моцарт ч юм уу тий. Вебер ч юм уу. Тэдрэг дуулахад амар аз жаргалтай болдог ер нь. Ягаад ч юмдгүй надад амар эвтэйхэн байгаад тий. Тий ягаад нэг хитэн талаас нь бас өөрийнхөө хэмжээнд судалсан нөгөө нэг тэр дүрийн онцлог тий ямар ах хэвээр гэдгийг нэг амар том биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд судалсан. Тэгээд дуулахад эвтэйхэн тэрийг дуулахад амар жаргалтай. Одоо нөгөө нэг юу нэ Моцартын Дон Жуан дүрийн Лепореллогийн ари. Одоо миний бүр ингээ Германы ари байхгүй. Вебрийн нөгөө нэг Der Frühschutz гэдэг дүрийн Каспри аригээ бас байгаа. Тэрийг сүулт хийсэн. Тэгтээ өмнөх дуулж байсан аринуудаас илүү надад таалагддаг. Тэрийг дуулахаар ингээ эсрэгтлийн дүр байхгүй. Хорон санаатай. Дотроос нэг юм гарч ирээд юм яа дээ мэдхгүй ингээ. Миний нэг хорон санаа тэрэн дээр гардаг та гэж тий. Тэрэн дээр гараад байгаа юм аа шиг мэдхгүй тэгээ. Цаанаасаа нэг юм зүүн байгаад тий. Одоо дөөрийн дуучин өтөн дөр тавигдлаа, дүр авлаа тий. Яг тэр нэг жүжиглэнгээ бас сайн дуулах хоёр юмтай тулаад байна шүү дээ. Энийг аль альны нь одоо яг бэлтгэхийн тулд яг өөрийн хувьд яг ямар ажиллагаа хийж байна. Мэдээж одоо сайхан жүжиглэнэ гэдэг байвал бас болохгүй тий. Тэр чинь бас дан сайхан дуулна гэд тэнгуүч нөгөө нэг царайны хувирал ч юм уу одоо тэр дүрийг бас үүсгэх харуулах хэвээр зүйл байгаад байна шүү дээ. Энэ айгүй мундаг хүнээс айгүй тийм хөдөлмөр шаардах. Илүү нарийн мэдрэмжтэй байхгүй бол тэр чим ярьж байхад амьд явж байгаа шүү дээ. Тэрэндээ л байна. Анхны дүр ямар дүр вэ? Анхны дүр очиртай 3 толгой дүр юм. Балганы дүр байсан. 3 дугаар курстэй. Бид нар ч дунд огшлогч дууд юм да. 20 дугаар зууны манлай эмхтэй дүр юм да. Чарлогийн урт насан гэж хүн. Нөгөө оюутнууд төгсөхдөө заавал нэг дөөр хийж төгсдөг байхгүй. Тэгэхээр манай дээдлийн курсын оюутнууд очиртай 3 толгой дөөр тавиад тэгсэн чинь ерөөсөө би чинь 3 дугаар курст ямар ч тэр дөөртэй хамааралгүй юм байхгүй юу. Хичээлээгээл явж явах хэрэгтэй. Тэгсэн маа нэг найзтай бит хоёрыг тэнхимдээ дуудаад бид нар ч уун догшоос сүнс зайлаа шүү дээ. Тэр хүн тэнд явхад бол тэгэл ерөөсөө тэгэл цугтаа шүү дээ. Гэтэл ч одоо хүндлэл бишрэл зөндөө юм байгаа шүү дээ. Тэр агуу нэг ч одоо тэгээ зүгээр ингээд хөтлөөд шатаар гаргана гэдэг чинь бол бидний юмрууд ингээд амар тийм нэр үндэ ирэх байхгүй. Тэр хүн одоо бидрийг манай найз битэрийг Чинбатар гэдэг найз битэрийг дуудаад хоёр балганы дүр хийнэ. Юу яриад байгаа бид нар ч 3 дугаар курстэй чадах юм уу матах юм уу гэсэхгүй хоёр л доолно. Гэт тэгээд балганы дүрийг авчихсан. Хамгийн их оюутан багт. Учиртай 3 толгой одоо энэ агуу бүтээлийг бол монголчууд бүгдээрээ мэднэ. Балганы дүрийг бас мэднэ. Тэгээ яг одоо ингээ балганы дүр бүтээж исэн хүний өнцгөөс хэлэхэд балганы яг хамгийн зөв зүйлс нь юу вэ? Мэдээж эсрэг дүрч гисэн нөө өөрийнхөө хамгийн зөв зөвтэй зүйлийг хийгээ явж байгаа штэ. Оролцооны үед тийм. Тэгэл балганы бүр хөл алтлаа дурлсан чин сэтгэл штэ. Балганы ч юм л өрөвдмөр дүр штэ. Яг үнэндээ ингээд зүгээр миний л өнцгөөс л тоо. Хүмүүс яг үзэхэд бол балган ингээл хэрцгий те. Нөө харлмаг ингээд даалн талн юндынгийн хүмүүс явуулаад цохиод унаачиж ах шиг те. Тэр чинь нэг л хайрын төлөө байхгүй ер нь. Тэр буруу замаар ч ихсэндэ тэр нөгөө нэг хайрыг өөрийн болгохын тулд тэр хүн хичээгээд шүү дээ.
Тэгэхээр балган чинь нөр өрөвдмөр хүн байхгүй. Нансал маань тоохгүй байдаг. Яаж яахт нөө өөний их байгаад идэх те. Нөгөө хорл маань орж дундуур нь самраад идэх хэцүү дүр байхгүй. Бусад дүрээсээ миний хувьд бодоход бол амар тийм судалж иж бодож иж хийх хэрэгтэй дүр байх гэж. Би яг ганцхан удаа гарсан болохоор л яг нь миний өнгөц дүгнэлттэй ч магадгүй. Тэр дүрд өчнөө дуулцсан, өчнөө судалгаа хийсэн хүмүүс бас шал өөрөөр л дүгнэх байх л та. Миний хувьд бол ингэж л дүгнэ. Эрэгтэй хүн хайрхад төлөө бүх зүйлийг л хийж штэ. Тийм, бүгдийг л хийж байгаа шүү дээ. Юмдынгийн хоёр нөхөр авчрангуудаа мунаар зохионгаад чинь шорон дорж чинь те амар штэ. Тэгснэ нансалман зүхтаасан чи сүулдэ ууралснаа нөө балмууд бүхнийг бариад аваараа одоохон гэд. Тэ араас нь хөөж мөгөл. Юунд нь л тэнд одоо юндэн л хүмүүс биш гэдэг байна. Юунд балган юм яа штэ. Өөрийнхөө бүх зүйлийг л зарцуулж штэ. Тийм хөрхэн амьд хичээж байгаа штэ. Би бол өрөвддөг байхгүй тэр дүрийг. Хүмүүс харахтаа л штэ амар ууртай айстаа дээрээ те. Хэрцгийн ноён моо ингээд. Яг тийм талууд байгаа л да. Гэхдээ би бол тэгж харддаггүй. Яг тэр нэг үзэгдэх тийм боловч дотроо бол өөрийнхөө зөв зүйлийг хийж байгаа. Хүнд зүгээр хайртай болсон л хүн байгаа. Тийм ярьж сохорчоод байна шүү дээ өөрхийн амт тий. Тэр хоёрдугаар үзэгдэл тэр гуйдаг шүү дээ. Чи минийх болчаач те гэл бүр ингээл хамаг байдгаа барайл. Гуйдаг шүү дээ тэгэрч. Өрөвдмөр дөрөвхөөс тийм нанслан багаагүйгаа. Чи минийх болчаач таа л гэдэг нэг гуйдлаа гуйдах гэж байна. Тий. Хүч ярьстай. Шийтгэн мэтгэн гээл ирсэн. Тий. Бас нэг ноёныхоо зангаргаар үзэн дэр чи. Хэцүү. Тайзан дээр ингээм амт тоглолт ингээ үргэлжилж байгаа штэ. Явж байгаа штэ. Тэр үед яг тэр үзэж байгаа бүх хүмүүстэй ингээ холбогдсон юм шиг мэдрэмжийн тухай хоёлаа яриа л да. Тэрийг бүр ингээ хүн ингээ тэрэнд ингээ автаа дахин илүү нэгтэг болоод байх шиг байна зүгээр. Одоо манай цочид тэгж яриад байна л да. Энэ тухай тэр мэдрэмжийг ер нь хизээ анх авч мэдээж тэр тайзан дээр байгаа тэр тогтлол бол байсан бах. Сонсож байгаа, үзэж байгаа тэр хүмүүсийн яг тэр бишрлийг эсвэл тэр нийжгэнсэн алга ташлтыг сонсох мэдрэмжийг анх хизээ авч. Яг анх бол эртнээс л тэ. Хамгийн тод байгаагаа л хэлээ. Нөө айрэр ичтал гээд тоглолтоо хийжсэн шүү дээ. Сонгодог тоглолт. Найзтайгаа хамтарч ирсэн. Томолттой хамт. Тэгээд өстой бид хоёр талд амар л хичээсэн ер нь. Тэгэл тэрэн дээр одоо бид хоёрын тэ дандаа хайрлж хүндэлдэг хүмүүс ирсэн байсан. Тэр үед хамгийн сайнараа хичээсэн тэр тоглолт бол гоё юус. Ингээд тайзнаас буумааргүй санагдаад ахиад гоё дуулмаар санагдаад амар ядарч лээсэн л да. Зөндөөх сонгодог юм болж байгаа юм чи. Тэгтэл тэр хүмүүс миний хайртай хүмүүс тэ хамгийн хүндэлдэг хүмүүс ирсэн байсан болохоор буумааргүй санагдаад тэр хүмүүс хүртэл ингээд алга ташаа бүр ингээд орилж морилаад бүр ёо. Өмнө нь бол тэгтээ тийм амар мэдрэмж бол авч байгаагүй. Тэндээс л бүр амар тийм гүн мэдрэмж авчихсан. Бүр ингээд тасралтгүй бараг хэдэн минут ч алга ташсан тий мэдгүй. Тэр тэнд л битээр амар тийм манай нөгөөгч бас тийм мэдрэмж авсан байх. Би бол бүр өмнө тийм мэдрэмж нэг авч байгааг болохоор тэр үеийн мэдрэмж надад амар тод үлдсэн байт. Тэн дээр л авсан да. Шууд ингэ хөөрөөл. Амар гоё юм. Би ч зүйлдээ бичлэгнээс харсан чи яаж ёсолцсон мэдгүй баярлаа сандарч өндөр ёо гэсэн яж чирсэн. Хүн одоо нөгөө нэг хит их одоо баярлах эсвэл одоо тийм сайхан мэдрэмж авсан үедээ ингээд юу хийж байгаагаа ингээд нэг мэдэхгүй ингээд өнгөрцөн байдаг шүү. Тэгсэн чинь тэрнийг хүний тарих цаанаа нөгөө далд тухамсар ингээд далд тухамсар хүнийг аваа явчихдаг гинэ. Зөв ёслуулаад тий зөв өөрөө юу ярьснаа мэдэхгүй ирнэ ингээд аюу зөв юм ярьсан ч байд юм тий. Хүний тарих хүний цаад одоо өөрийгөө мэддгээс илүүгээр ажиллаж идэм байх лээ л тий. Тэгээд тэр далд тухамсар юунаас хөгждөг вэ гэсэн чинь хүний нөгөө нэг олон удаагийн давталт туршлагаар л хийгддэг. Тэгэхээр чи бол яг тэр нөгөө сэтгэл догтлол дээрээ нөгөө туршлагаараа ёслоод тий туршлагаараа ингээд баярлаа талархлаагаа хэлээд тэр бас шокнд орох тэр мэдрэмж гоё хаа. Гоё юм бэлээ. Яг хөө тэгээд бүр нэг тийм амар тийм нисцээг үжигсэндээ яг бүр ингээд гоё юм мэдрэмжийг л тэндээс бол авч үлдсэ. Одоо мартагддгүй. Ганцхан бичлэг үлдсэн байлээ. Тэгээ тэрийг нүр ингээд хаяа үзэж тэрийг мэдэрдэг байхгүй. Энэ үед ч янз байж тэ. Янз байж шүү гэдэг. Тэгж бас үздэг юм аа. Би нэг оюутан байхдаа тэмцээнд
төрүүлээд хамгийн гол нь өөрийгөө ерөөсөө тэгж төрүүлнэ гэж огт бодоагүй. Зүгээр ингээд харцсан тэр ингээд гэсэн миний нэр гараад ирдэг хөөх. Тэгэл би чинь шууд ингээд таз руу гарч ичвэл ингээд шагнал мангал аваад үг мүг хийлээл тэгснэ бууснаа ярьслага өгөөд. Тэг хамгийн гол нь би ингээд гарч явах ингээд одоо юу хана амар догдолцсон ингээд шоконд орцсон гарч яснаа санаж байгаа. Тэг амар хөртсөн. Тэгээ буугаад тэр ярьслага юу ч өгсөн те. Тэгээ бүр шоконд орч би дараад нь ямар амар уулан тэр чи одоо ингээл ирүүл саруул ингээл хүн байж байгаа шүү дээ. Гинт ингээ сонио юм дурсамж хөлчтэй юм байлээ. Түггээл хаагдаад ингээл юу болоод байгаагаа ойлгохгүй ингээл дууссан байгаа ч. Маш богино хугацаанд хүн бол өөрийгөө контролддаг юм байлээ. Хэд их хөөрөх юм уу одоо жаргалтай болох гэх үү одоо тэр нэг юм гоёл мэдрэмж байсан л та. Тэр түрүүн та хэлсэн нэг юм тим мэдрэмж байсан ч гэсэн олон удаа давтаад хийсэн нэг те далд хумсрын юм чинь бол ялангуяа аваа гарч. Ялангуяа нэг бид нар ч дөөрийн дуучид тэгээд бас тайзан дээр харахад нэлийн нервтэй гарна шүү дээ. Нэг тийм амар биш шүү дээ тэр чинь аюу хэцүү. Тэгээд өстой яг л тэр л юм байл л те. Тэгэхээр яг далд хумсраасаа те хүссэн үсээгүй яг давцсан юм гэдэг бол яг тэгэл гардаг юм л. Яг тэрийг бол зөндөө юм дээр мэдэрсэн. Би ч нэг яг нэг амар олон биш ч гэсэн бас нэг иш тийшээ нэг хэд уралдаанд явж үтсэн баг. Тэгэл ихнийх дээр бол ерөөсөө хэцүү шүү дээ. Яг таг гэж хаагд. Ихний хэд уралдаанд нэртэй хөл гарч ичрээл ингээл. Хөлс урсч ирээл нүд рүү хараал шүү дээ. Тэгэл хорсон гот тэр чинь нээж болохгүй юм чи тэгэл. Амар мэдэрсэн нүдэнэ дуулж болоо. Тэгээд сүүлдээ бол амар тийм өөр болсон. Яг тийм давтаал ингээд тэрийхэд л ингээ хийгээл хар тэр сандралж багс тийм байлээ нөгөө нэг так гэж хаагддаг чинь ч бас байхгүй болт юм л. Ер нь одоо бол нэг заа бүр одоо юу гэдэм үү амар том тайз мэз те дэлхийн том тайз мэз л гэхгүй бол бусад тайзан дээр бол аль болох сэтгэл хөдлөлөө бариад гарах хэмжээний болцсон гэж боддتي. Нөгөө нэг давтлагынхаа эрдмэр те. Тийм. Давтлагын юм байгаа шүү дээ. Тэрнээс би сайн дээр биш. Тийм. Давтцсан учраас илүү тайван, давтцсан учраас, бэлтцсэн учраас илүү одоо нөгөө догдлол яг байгаа. Гэхдээ тэр нь бол яг байх ёстой хэмжээндээ те. Тий. Эсвэл хит их догдолцохоор бас хүн алдаа гарах магадлал байдаг шүү. Тийм. Алдаа үеийн Герман руу бас олон улсын тэмцээнд явж исэн энэ тухай яриа л да. Мэдээж тэр чи одоо Европын бас л сайхан чинэлэг тэ урлаг соёл бүхэл юм сайхан хөгжсөн оронд Монголоод л өлөөд тэ боолгоо өрөхгүй байж хахад ямар мэдрэмж авч ива. За тэр уралдаан болохоор чи Нойштим гэдэг бүр дэлхийн зэрэглэлийн уралдаан байхгүй. Дөрөв нөөчтийн бас үсэж очдог уралдаан. Намайг орж яхад 3000 гаруй хүн юуне одоо видеогоор шалгаруулалтанд оролцож байсан. Тэндээс нэг 900 гаруй яг лайв аудишн дээр нь очиж оролцож байсан. Тэгээд тэр чинь болохоор 900 гаруй хүнийг чинь нэг дор ингэж цуглуулна гэдэг чинь бол бүтшгүй шүү дээ. Тэгээд нөгөө нэг Европын орнуудад ингээд 100 гарна ингэж тасалдаг байхгүй. Хувааж 9 оронд 100 дуучин дуулах юм аа. Тэг 9 оронд 900 дуучныг ингээд 100 гарна хуваачдаг байхгүй. Тэгээд тэр чинь бас ингээд 100 дуучин чинь ингээд группт хуваагдаад тэгээд яг тэдэн цаг тэгж дуулна гэж ингээд хуваар нь гардаг. Ер нь нэлээд амар тийм зохион байгуулалттай, нэлээд чансаатай уралдаан юм билээ. Очиж үзээд бол бүр ингээд ирүү зүгээр мултрах болоо. Шоконд ороод би зүгээр ирсэн. Тэгээд 900 гаруй дуучин оролцсон. Тэгээ очиод Берлинд очсон. Яг өөр одоо Австрч юм уу тийм сонголтууд байсан л да. Тэгээ ягаад ч мэдгүй Берлинд очиж үзмэр яг угаасаа тэр чин Германаас зохиогч байгаа юм чи. Берлинд очиж үзмэр санагдав. Тэгээ Берлинд очиж байсан. Тэгээд тэр чинь бас хөвгтэй нөгөө тоглолттойгоо холбогдсон шүү дээ би чи. Тэ. Дөрөнд дож бид нар чинь нөгөө тэмцээн оролдоонд явна гэдэг чинь санхүү мөнгөний асуудал чи хэцүү шүү дээ. Тэгээд тийшээ явуулсан манай нэг нутгийн ах нэрийг хэлээд яг. Над тосна гэсэн байхгүй. Өө миний дөөс та тэгэлгүй ах. Нутгаас нэг юм хөрхөн сайн дуу гарч байгаа юм чи гэд. Тэгээ би ч юм уу за окей бүр ингэ санаа амраад сайхан юмаа бэлдээд бүх юмаа хүн ингэ тусалж явах чинь би сайн байхгүй болохгүй шүү дээ. Тэгэл бүх юмаа өдөр шөнөгөө
концерт мистер багштайгаа мэрэгжлийн багштайгаа сургууль дээр баг буцаа сургуулийн оюутан болцсон юм шиг л тэрээ сургууль дээрээ дахиж очивол юмаа хийгээл бэлдээл яг онгоцны буудал дээр ирээл заахаа гэсэн чи байхгүй. Таг болцсон. Тэр өөр нь амар мэдрэмжс бүр ингэ Онгоцны буудал би ахыг дээр очихоос өмнө мэддэж балаагүй юм. Заал гэдсэн. Тэгяал гэдсэн бохог. Тэгээд би чи заа болчихно доо гэл. Тэгээд түр хүнээс мөнгө дөрөг зээлээ билетээ захиалаа тэнд квартир түрээслээд тэрнийхээ мөнгө дөрөг бүгдийг ингээ болгоцсон. Тэгсэн яг явахынхаа өмнө би өгч явчихнаа гэл амир. Манай ах мах байгаа гэл. Тэгсэн байхгүй. Берлинд 50 евротой бууж байгаа шүү дээ. Яа. Тэгээд уралдах чаа хүн тий тэмцээнд оролцох чаа хүн тэгээд тийм сэтгэл зүйтэй тэнд очино гэдэг чинь бол бас хэцүү. Берлиний метронд туулаачлаа л. Яа. Монгол зангаараа тэгээд явсан 2 удаа нэг явсан өөр хийгээд. Ярташ тэгээд амжилттай яваад ирсэн. Тэгээд тэнд 900 дуучнаас нэг 200-ыг авсан баха. Дараагийн шатнд. Тэгээ би яг азгүйч гэх юм азтай гэх юм 202-т орсон. Тэгээд одоо ч бүр ингээд жагсаагаад гараад ирэх юм шиг. Тэр чинь бүр ингээд онооны нөгөө задаргаа 8 нарийн. Бүр ингээд нөгөө боловсрол, вокал тийм ээ. Тэгээ бүр ингээд бүх юм ингээд шүүдэг. Тэгээ бүр задаргаагаа бидэрт өгдөг. Тийм бүр амар гоё тийм нээлттэй байхгүй. Тэгээд би ингээд бүх задаргаануудаа харсан. Тэгээд ингээд хилний мэдлэг жоохон дутуу байсан. Тэгээд тэрэн дээрээ ерөнхийдөө амар их оноо алдсан байсан. Тэгээ 202-т ороод тэгсэн чинь 7 сард надад мэйл ирсэн байхгүй. За ингээд та нэг wait list-энд орцсон. Тэгээ ингээд өмнөх 200 дуучнаас чинь ингээд 2 хүн болох юм бол та байр урагшлаад ингээд 2 дахь шатанда тэнцэн шүү гэж. Би чи 8 сар хүртэл ингээд хорогоо арг ингэчээл хүлээгээл нүдээ ширхтэл өглөө болгоо ингээд оцсныхаа мэйлийг хараад тэгээ өглөө болгоно тэнцчих магадгүй багштайгаа очиж нийлээл тэгэл тэнцээг үлдээ. Тэгээ тийм амар 3000 хүнээс 200 үлдсэн хүмүүс ч одоо яаж болох вэ? Бас тийм тий. Тийм тэгээд ямар тач бас тэгээд яг амар том амжилт биш ч гэсэндээ тэгээд ямар ч нэг wait list-энд байсан шүү гэдэг нэг өөрийгөө жоо тайвшруулдаг шүү дээ. Тийм л гоё оролдоо болсон доо. Амар гоё зохион байгуулалттай тэнд ч юм бол ингээд үнэхээр германчууд цаг барьдаг гэдэг нь бүр үнэхээр гоё юм бэл. 30 минут дасгал уншина 20 минут нийлнэ. Авши 20 минут дасгал уншина 30 минут нийлнэ гэл. Яг 30 минут болоод хаалга тогшоол. Тэгэл яг цагтаа ордог. Хизээш 1 минут хүлээлгдэг. Тэр мөр нь бол надад үнэхээр таалагдсан. Цаг барих ер нь л угаасаа соёл л да тий. Тэгээ бүр тэр хүмүүс чинь бүр цаг барьдаг, юмыг ягшил хийдэг гэдэг бүр юм дэлхийд ойлгогдсон юм имиж бүрдүүлсэн хүмүүс байна шүү дээ тий. Бидний одоо имиж юу юм бала? Монголчууд өчрөгийн ирчүүдтэй гэдэг имиж бол одоо айгүй гоё ингээ гарч ирж байгаа юм шиг санагдаж байна. Бас бүгдээрээ хүүхэд тахаас марионад үтцсэн байдаг ч юм уу. Тэр тиймэрхүү имижүүд байна. Цаг барьдаг ч юм уу. Одоо бид нар юугаараа илүү чадварлаг гэж хардаг бай. Тийм мэдрэмж байна. Зөвхөн хувь хүний чинь л үнцгийг асууж байгаа шүү. За одоо ер нь юм бидний имиж бол ер нь юм бидний тарих л баг гэж боддог шүү дээ. Тэ. Бидний нөгөө нэг өв соёлоо дийдэлж мэдэлдэг тийм ээ. Тийм жоохон тийм даруу төлөв монголчууд одоо нэг хүмүүс тэгдэг шүү дээ. Хөөрөө цустай тэрээр гэдэг шүү дээ. Би бол тэрнэр нэг тэгж боддгүй юм. Монголчууд амар тийм ахуугаасаа тийм амар философлог хүмүүс юм болоо гэж боддог. Багаас нь ингэж хүүхдүүдээ тийм гоё юм сургадаг тий. Тэр л бид нар имиж байх. Ер нь бол тэрнээс үүсдэг амар тийм цаг барьдаг мэрдэг ч юм уу. Манайх бол юм баг өргөн хүрээтэй юм болоо гэж би хардаг шүү дээ. Ёс сурламжлал бидний яг ондоо одоо тэр онцгойрох юмыг өгчөөд байна гэж байна. Тий. Тэгж л хардаг шүү дээ. Бид нар ч бас юм тасан цагцамтгай байж магадгүй юм шиг. Тий. Санагдаад. Тий. Хүүтэнд ч амдэр чинь халуунд ч амдэр чинь яаж игээд болцдог шүү дээ. Магадгүй зарим нэг зүйлийг шинээр сурахтаа бас хурданч гэдэг юм уу. Тий. Тэр бас бидний нөгөө нэг байгаль цаг уур дөрвөн уйлрал газар нутгийн онцлог олон зүйлс бидний тасан цогцохыг шаарддаг байна л та тий. Яг тэдэртэй л угаасаа холбоотой. Өөр арга байхгүй. Алтан үеийн хувьд яг ямар одоо дуу сонсдог байв?
мэдээж сонсох дуртай хамтлаг дуучид хүүхэд ахугаасаа одоо би тэр хүний дууг сонсч өслөө ч гэдэм юм. Тэгээ одоо хүртэл хор тарангыг сонсдог шүү дээ. Хүүхэд байхдаа манай 10 жилийн найзууд бүгдээрээ л нэг сонирхолтой байсан дөө. Бүгдээрээ л хурд сонсдог. Тий. Манай бүр хитэн солгоо найзууд хүртэл тэгэл хурдын дуунуудыг бас хашрааштай ер нь бол гитартай бүгдээрээ сайхан тий. Би чинь ингээд 12 дугаар ингээд дөнгөж жоон гитар оролцож моролцдог болцсон тэгэл бөөнөрөө сайхан хурд сонсдог гэсэн. Би тэгтээ яг заавал хурд харан гэхгүй ер нь амар олон төрлийн юм сонсдог. Ямар ч хамаагүй. Тэгээ тэр дундаа сонгодог дуу ч юу, сонгодог дөрийн дуу ч юм биш хипхоп амар сонсдог. Хипхопод амар дуртай. Гоё шүү дээ. Хаяа ингээд үйлж мүглэмээр санагддаг тий. Ганц нэг райма юм нөөц дээр байдаг ч гинөө тий. Өөрөө раймаас бичсэн байна уу ч гинөө тий. Харуулахгүй тэр их чинь ганцаараа биччихин. Хаяа нэг машинда нэг тийм бит мэт тавьчаа нөгөөх нэг нааж мааж үзэн штэ тий. Хинт ч хилдэггүй тэрийг ер нь аль тий. Тэгэхээр яг нөгөө олон төрлийн зүйл сонсдог. Тэрэндээ хайртай байх нь штэ. Бүгдэнд одоо би бол тэр одоо юм дууны урлаг дотор бол яг тэр нь муу тэр нь сайн гэх дурггүй. Тэг хүн болгонд тэр их амар хичээж хийж байгаа шүү дээ. Тийм тий. Тэгин гут бас нэг бодлын зөв миний энэ Монголд байгаа уран бүтээлчдийг жоохон шүүмжилмээр санагддаг нэг жоох юм байдаг байхгүй. Тэ одоо ингээд Монголд байгаа одоо Монголын сонсогчдын чих ерөнхийдөө хогийн сав биш гэж би боддتي. Тэ бид нар чанартай юм хийх ёстой тийм ээ. Тийм хямдхан үгийн баялагтай ч гэдэг юм. Тийм элементарны үгэн дээр ч юм уу, аян дээр ч юм уу нэгнээсээ хавуулсан юм шиг тийм юмыг бас би битээ ашиглаасай. Тийм юмыг баг уран бүтээлчд маань битгий авч дуулж байгаасай гэж хүсдэг байхгүй. Хүн сонсох вэ, сонсохгүй байна уу ер нь бол надад бол амар сонирн биш. Чанартай тэгээд гүн гүнзгий утгатай ч юм уу тийм ээ. Тийм гоё ерөнхийдөө л нэг юм гоё юм чанартай юмыг юу хийж байгаасаа өөрөө ч гэсэн яг тэгж хийхийг хүсдэг байхгүй. Тэгээд баг тэр зарчмаараа ч юм уу уран бүтээл хийхгүй амар утсан. Яг тэгэхээр би болоогүй байсан болохоор. Сургуулаа төгсөөд ерөнхийдөө одоо 6 жил болчихлоо шүү дээ. Тэгээд хүмүүс ч юм бол ингээл төгсөөл баг төгсөөгүй байхдаа л ингээл баг одын өвчнөр өвчлөөл хиний чамаагүй юуны чамаагүй өгсөн дуу хаанаас олсон шүлгийг мэддэхгүй баг ингээл тэ үгийн баялаггүй тим юмыг яг тэр хүний сонголт л доо тэрийг дуулна яана ерөөсөө бид нар тамаа байхгүй. Гэхдээ энэ сонсож байгаа сонсогч нар муухай байхгүй. Миний яг зөв тэрийг чаддаг үнцэг. Сонсогчтой хүндлэх хэрэгтэй шүү дээ. Тий, хүндлэх хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүсийн чихэнд бид нар юу наах хэрэгтэй. Тэр тал дээр жоох эмзэглэж. Надад болохоор тэг санагдаад байдیں۔ Нөгөө мэрэгжлийн сургууль төгссөн одоо дуучин ч юм уу, жүжигчин ч юм уу те. Тэгээд урлагийн мэрэгжлийн хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс яг өөрсдөө бүтээлийг хийхийн тулд амар том хан босгочод байна. Нөгөө айгүй өндөр стандарт. Одоо би болоогүй байсан. Би ингээд 6 жил өөрийгөө бэлтлээ гэж штэ. Энэ ингээ нэг талаараа нөгөө нэг төгжих гээд байдаг. Талтай юм шиг. Миний л зүгээр харж байгаа өнцөг шүү. Нөгөө талаараа нөгөө чанартай чанаргүй нь хамаагүйгээр юм хийгээд байгаа хүн чинь бас нэг талаараа бүтээлч хүн байгаа байхгүй. Тий. Одоо мэдээж мэрэгжлийн дуучин хүний хувьд бол ямар дуу сонгож дуулах уу, надад таарах уу, таарахгүй юу, эсвэл би энийг өөрөө яг ингэж хөгөлж гаргаж ирч чадж гинэ үгүй юу ч юм уу те. Эсвэл одоо шүлэг нь ямар байх хэвээр юм. Одоо аялал нь яг ямар байх хэвээр юм гэдэг маш олон зүйлтэй тулж тэрэн дээр одоо менеж хийж агаад өөрийгөө яг өөрийгөө гэсэн зүйлийг харуулахын тулд маш их зүйлтэй ажиллаад байна л та. Энэ ингээ хоёр талтай юм шиг надад санагдаад байна. Тийм. Нэг талаараа одоо чиний хэлж байгаа өнцөг бол бид нар чанартай зүйлийг хийж ээж тэр сонсогчтойгоо үзэгчдийгээ хүндэтгэх хэрэгтэй байгаад байна шүү дээ. Яг уу надад бол тэг санагдаад. Дуу ямар ч одоо аргаар бүтэж болно. Голон зөвөр мэдрэмж л өгдөг байх. Одоо ингээ гоё дуу бол хүний дуртай болсон цаг хугацаанд нь аваачаад дурсамжийн ингээд нэг файл үсгээд фолдер үсгээд ингээд хадгалчтай юм шиг санагдаад байна. Яг тэр дууг би ингээд бараа авч авахад яг тийм наснда ч юм уу те. Эсвэл би тэр дууг
ингэж явахдаа одоо ийм ажилд орчоод яг тэр үедээ эргээд очсон юм шиг те нэг юм дурсамжийг нь хадгалж өгдөг, тэр мэдрэмжийг хадгалж өгдөг зүйл нь одоо тэр аялгаа юм уу да. Тэр өнцгөөс нь одоо яг ямар дуу сонсох дуртай вэ гэж асуусан шүү бас. Хоёулынгийнх нь ярилцлага бас яг эд дундаа орлоо. Тэгээд манай подкаст уран бүтээлчдийн гоё дууг одоо энэ хүү подкастн дээр одоо дуулж хүргээч гэж хүсдэг юм. Тэгэхээр хоёгагийн хувьд ямар дуу болох вэ? За 2 уран бүтээл ерөнхийдөө гаргасан. Тэ яг нь дуулахаас өмнө 2 уран бүтээлээ ерөнхийдөө бас жоо ярих нь зүг болов те бас нэг талархах хэвээр хүмүүс одоо зөндөө байгаа. Тэгээ өнөөдөр энэ гоё нэвтрүүлэгт орж байгаа юм шиг бас тэр хүмүүстэй талархал төвшүүлэхгүй бол бас нэрээ алдсан болох байлгүй. Би ч нэг хүний ач маш гэдгийг бол амар санах хичээдэг ч бас. Эхнийх нь болохоор нөгөө нэг манай багш дуулжсэн нөгөө хүүдээ гээд сэрод дугаан дуу гэдэг чинь миний хүү гээд аавь тий тэр бас амар да тий. Тэгээд би тэр дууг болохоор хүмүүс ойлгохдоо нөгөө нэг аав нь өнгөрчөөд тий та ерөнхийдөө тэр дууг юу вэ? Би танаас асуулт асууя л да. Тэр дууг уусаа хүн болгон мэднэ штэ. Тэр дууг та яг анх сонсоо яг ямар ойлголт авч клип үзээд. Би клипийн сандгүй. Гэхдээ дууг нь бол мэдээд байна. Сонсоог бас айгу удчих. Гэхдээ тэр дуу амар юм сүнстэй дуу. Хүнд ингээ мэдрэмж өгчдөг, ингээ гацаачдаг дуу. Тэгээд битгий санаарай ээжтэйгээ. Гэр бас нөгөө далд ертөнцөөс өнгөчөөд амьд ертөнцөд дуулаад байгаа ч юм уу. Надад нэг тиймэрхүү мэдрэмж төрж исэн байна. Гэтэ би эргээд одоо ингээд сонсох гэж нэг бол надад маш гоё. Тий. Одоо ингээд би болохоор чин тэрийг ингээд амар өөр өнцгөөс нь харж ирсэн байхгүй. Тэр дууг болохоор Сэродгой өөр өвгөнд бичээд аяыг нь зохиосон байхгүй. Тэгээд зүгээр гадаадад хүүгээ санаад сурж байхдаа тэр дууг л зохиосон байхгүй. Тий. Эрхлэн дуулаараа юу лээ? Тий. Тэгэн гот хүмүүс болохоор тэрийг жоохон тий аамаа өнгөрцөн ч юм уу гэж ойлгодог. Би болохоор энэ уран бүтээлийг ч юм уу тий. Энийг хийхдээ болохоор зүгээр л гадаадад байгаа ч юм уу эсвэл хүн гадаадад байгаа тэр аавыг бодож ийсэн. Ерөнхийдөө тий. Зүгээр л хурдаа очноо би чам дээр тий. Ингээд ажил төрлөө хийгээд гой сайхан болчоод хурдаа очноо гэд. Би ялангуяа ингээд гадаадад амир тий хүнд хүчээр ажил хийгээд тэгээд үр хүүхдийнхээ л төлөө гэр бүлийнхээ л төлөө тэр хүмүүс амьдарч байгаа шүү дээ. Тэр хүмүүст сонсоосоо гэж энэ дуу Сэродгоогоос яг зөвшөөрлийг аваад тэгээд манай мэрэгжлийн багш нөө Батцангил багш маань энийг хагт болсон шүү дээ. Тэгээд багшаасаа зөвшөөрлийг аваад тэгээд аль бие басны эрхтэйгээр дуулсан. Тэгэхээр одоо ингээ өрөөсгөл бодлого боллоо. Угаасаа тэр чинь ингээл ойлгомжтой хөгжмөн зохиолч бол гадаадд сурж явахдаа тэр дуу юу яаж хүүдээ зориулж л хийсэн шүү дээ. Тэр агаараас бүтээгдсэн дуу юм байна шүү дээ. Би хөгжмийн зохиолчийг юу яагаасаа хөгжмийн зохиолчийн санааг нь гаргах хийсэн гэсэн үүднээс яг ингэж үндсэн санаагаар нь дуулсан. Тий. Тэгээд хүүдээгээд дуулъя те. Тий. Хамтдаа нүлээ сонсцгаая. Нууч алтан уяг. Хорвоод ганцхан халуун хайр минийгээд хожимын учирлыг зөвгнөн мөрөөд суур хонгор үрийнхээ бодхийг үнэрлээд хоолой зангируулан мэгшин дуулнаа миний хүү авига битгий санаарай ээжтэйгээ эрхлэн тоглоорой миний хүү авига битгий санаарай инх миндийн учрал бидэнд шүү.
амин заяа минийгээ алсаас үлээх нутгийн салхинаас ангир үрийнхээ сэвэлгийг үнэрлэхэд ансган үдэнд мэн нулимс содорна Бихүү авига битги санаараа ичтэгээ эрхлэн тоглоороо Бихүү авига битги санаараа их миндийн учрал бидэнд шүү Орчлонд ганцхан нуган заяа минийгээд оргилон хүслээр хүүдээ тэмүүлсээр шууд чуулах олирлын сайхнаар шулгнах бяцхан үрдээ очноо би Бихүү авига битги санаараа ичтэгээ эрхлэн тоглоороо Бихүү авига битги санаараа инх миндийн учрал бидэнд шүү миндийн учрал бидэнд шүү За нэг юм доо энэ Хуучин алтан уяг хүүдээ доггүй юм сонслоо. Инх миндийн учрал бидэнд шүү. Шууд цуглах цагаар очноо би. Тий. Гэж штэ. Хавар очноо. Тий. Тий, урдуугаар адаг мадаг айгүй гоё тийм гэгээлэг шүү. Тийм байна. Тийм байна. Энэ дууг гэхдээ нөгөө өмнө нь сонсоод өнгөрцөн яг нь дотор энэ нөгөө байгаа хэрнээ бас юм мартах тал руу болцсон юм байна. Тэгсэн чинь үг агуулга нь айгүй гоё юм инх миндийн учрал бидэнд шүү гэсэн юм ерөөлтөд дуу юм биш үү? Тий. Яг тэр өнцгөөс харж хийсэн клипэд гэсэндээ манай Улаанбаатар театрын хоёр бүжигчин манд тоглосон. Тэгээ нэг санаа нь болохоор чи ингээд те аав нь гадагшаа яваад тэгээд буцаж ирээ хүүн том болоод ингээд амар хаз жаргалтайгаар уулзж байгаагаар клипэд гэсэндээ тэгж гоё гэгээлэг хийсэн. Буцаж уулзж байгаагаар тийм уулзаа сайхан тэрвэрлдээд тий ерөөхдөө тийм гутга санааг нь тэгж хийсэн. Тий хамгийн гол нь тэр нөгөө нэг хөгжмийг зохиож байгаа хүний хүсэл сонирхлыг гаргах нь одоо бидний үүрэг шүү дээ. Тий тэрийг ингээл гоёор гаргая гэж хичээж хийсэн. Тий тэгэхээр бол ерөөхдөө гол санааг нь гаргацсан баха. Угаасаа 3 дугаар адаг мадгийн ч гэсэндээ тий аюу гоё гэгээлэг ингээд шууд чуулах хөлрлийн сайхан ашуулгах бяцхан үрдээ очноо би гэдэг ч гэсэн. Тий тэрийг хүртэл аюу гоё гэгээлгээр бодож ирсэн. Гоё юм. Тэ нөө өмнөх нөгөө агуулгын мартцсан байжгаад одоо яг ингээ ойлгоод сонсохоор магадгүй би ер нь жоохон юмыг айгүй олон үзчихэж тэндээс дүгнэлт хийдэг эсвэл тэндээс одоо ойлголт авдаг төрлийн юм шиг байна. Тэгээд сонсох болгонд л ингээд тэжээгдээд байдаг юм уран бүтээлүүд байдаг те. Сонсох болгонд л гоё болоод идэг. Энэ дууны яг амин чанар бол нялх хүрээ сансан. Эцгийн одоо тэр үгс биш шүү дээ. Дуу болоо тий. Бас тэрийг нэс гоё гаргасан байх гэж үзсэн шүү дээ. Тэгээ хоёр дахь дуу маань болохоор агуу бас хөгжмийн зохиолч Бямсрынгийн Шарвын бич өөрөө хинтийн цэнхэргээ зар гээд дууг нэстэ хөсөж мөрөөдөж өста
байдаг бүх юмаа л гаргаж ирсэн. Тэ. Тэр дуу бол үнэхээр гоё дуу. Шүлгийг нь сайн зэ гэж бас хинтийн жаргалтгааны хүн бичсэн байт юм билээ. Тийм тэгэхээр 3 хинтийн хүн нийлээд тийм үү. Тэр хоёр ингээ зохиоцсон байна шүү дээ. Тэгээ би чинь бас хинтийг тэрийг хийхэд бас надад илүү дөхөм байдаг. Тий. Хайрлаж урлаж байсан байна шүү дээ. Миний бүр ингээд өстө нэр зүрхний углуурганаас гарч болох бүх юм л тэр доон дээр гарсан. Хүүдээ дээр ч ялгаагүй. Уран бүтээлүүлээ одоо гарч уран бүтээлүүл ерөөсөө би миний өлгийдэж авч хүүхэд байхгүй. Тэгж ойлгодог. Алтан үеийн хувьд яг дуу уран бүтээл дээр шүлгийг илүү одоо авч одоо дуу болох юмсан гэж хардггүй эсвэл гоё аялгуун дээр энэ дээр гоё дуу хийгдэх ёстой гэж хардггүй. Яг айл нэг талыг барьдаг юм байлээ л те. Уран бүтээлчд хөгжим хийж байгаа продюсерууд ч гэсэн би бол ингээд гоё шүлэг байхаар шууд тэрэн дээр ингээд хийчмээр байдаг ч гэдэг юм уу. Эсвэл би нэг юм мэдрэмж нь эхлээ аялгуу болчдөг. Тэгээд дараа нь үгэн дээр нь ажилладаг ч гэдэг юм аа. Хүн болгон өөр гэсэн юм арга барилтай юм байлээ. Өөрийн ч хувьд. Надад бол шүлэг чухал. Тэр агуулга юуны тухай илэрхийлж байгаа. Би ч өөрөө угаасаа дуулахтай амар тийм судалж дуулах дуртай. Тэмцэн дээр зүгээр л дуулах хэвээр дуугаа диалог утгын тухай дуу байсан байхгүй. Зүгээр л тэр би дуулчих болно шүү дээ. Ингээд тэ мэрэгжлийн хувьд сайхан тулгаад өөрийнхөө хэмжээнд дуулчих болно. Тэгэхдээ тэр дууг амар судалмаар санагдсан. Шүлгийг нь ч юм уу тэр хүний тухай ч юм уу гэдэг. Тэгэхээр надад бол шүлэг чухал. Диалог утгад бол одоо 20 дугаар зууны гайхамшигт нэг Монголын ард түмний төлөөлөл хүн байгаа даа шүү дээ. Юу мөн те? Тагнуулч. Тий, хилмигдээд өрх юм тэгээд. Хилмигдсэн байдгүй. Яг хөө тэгээд нөгөө нэг нэгдсэн үндэсний байгууллагт Монголыг айгүй олон удаа санал төвшүүлж ийж нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орноор бүртгүүлсэн хүн гэж одоо диалог утгад жамсран жавлаа. Тий. Тэгээд нөгөө нэг өвөр Монголд яжгаад тэгээ Америк руу очиод нүүбд тэ Монголыг илсүүлэх бүр амар бидний хувьд бол үнэлж баршгүй. Одоо байгаа тусгаар тогтолцоог бидэнд бий болгосон юм байна. Тэгээ би зүгээр тэгж судалсан бас буруу ярьж магадгүй. Тэгээ дуугийн баримтуудас байдаг л да тий. Тий. Дуугийн дуулахын тулд тэр хүнийг одоо ямар хүн байсан тий Монголын төлөө ямар их зүйл хийсэн гэдгийг нь заавал унших шаардлагатай болсон л да. Тэгэхээр бол хамгийн эхлээд би шүлгийг уншсан. Тэр дууны тэгээд бүр амар хөрхийн алсаас ингээд нутагтаа очиосон гэсэн тийм хүслээр бүтсэн дуу юм болоо гэж харсан шүлгээс нь харахад бол. Тэгэхээр яалтчгүй тэгэл тэр хүний мэдрэмжийг би авахын тулд заавал судлах хэрэгтэй болсон. Тэгэл тэр хүний таларч байгаа ч гэсэн мэдлэгтэй болж авсан да. Тэгэхээр бол шүлэг бол надад амар чухал. Тэгээд шүлгийг л баг нэгт тавина да. Агуулга байгаад шүү дээ тий. Сайн агуулга бол хүнд маш олон зүйлийг өгдөг байх гэж би боддог л да. Тий. Алтан үеийн хувьд яг би ер нь болоогүй юм байна да. Би үнэхээр сайн биш юм байна гэсэн мэдрэмжийг авч яваа. Зөндөө шүү дээ. Өдөр тутамдаа шүү дээ. Ер нь байнга л авч шүү дээ ингээд. Би чинь төгснөөс хойш зөндөө тэмцээнд орлоо. Зөндөө одоо арга хэмжээнд дууллаа, хөтлөлөөч гэдэг юм уу. Зөндөө л юм байна. Тэр болгоны араас амар тийм дутуу мэдрэмж төрдөг. Яг тэгээд өөрийнхөө хэмжээнд сайн дуулсан ч гэсэндээ надаас гарч болох нөөц энэ биш шүү дээ угаасаа. Дахиад байх хэрэгтэй. Тэгэхээр бол өөрийгөө жоох чамладаг. Тийм дутуу мэдрэмжтэй л байдаг шүү дээ. Одоо юу гэх хүн нөгөө туршлах зугтсмаа илүү боломжтой болно ч гэдэг юм уу тий. Өөрийгөө хөгжүүлэхээ бол зогсоохгүй л ах нь чухал юм шиг байна. Тэгээс хурдан түргэн хөгжсөндөө биш тууштай байсандаа илүү олон зүйлийг олж авах гэж итгэж байна. Зөндөө л өстө нэрээ тэгээ нөө найзуудтайгаа дүүнэр мөртэйгээ уулзаал ярьдаг. Зөндөө тэмцээнд орсон. Маа дүүнэр өөрхий тэмцээн хэмжээнд ороод ингээл хямарцсан явж. Би хэлдэг. Гүштэй дүүнрээ. Ах нь 9 бууд болсон ч ханштай. Зүгээр ингээд тоглоом маягаар тэгж хэлдэг. Ах нь 202 гэдэг.
Би чинь бүр амар олон тэмцээнээс мултарсан. Тэ. Олон одоо юм хөдөлж яагаад заримдаа фейлдсэн тохиолдол ч юм уу тий дуулж аваад алдсан тохиолдол байгаа. Тий. Тэгэхээр л алдлаа гэд шантрахгүй тий. Тэгээд тэгтээ тэр алдаагаа засахгүйгээр ингээ яваад иж болохгүй гэдэг юм хэл. Ер нь ингээд ойр дойрныхонтоо бас өөртөө өөх дуртай. Баян хэлж явах дуртай. Алтан үеийг Улаанбаатар театртаа бас хөтлөгч хийдэг штэ. Тий. Хөтлөгчийн ажлын онцлог мэдээж одоо дуучин хүн хөтлөгчийн ажил хийхэд бас нэг өөр хийгээд идэв юм шиг санагдаад байхгүй. Одоо жүжигчин хөтлөгч нэг өөр. Сэтгүүлч хөтлөгч нэг өөр. Дуучин хөтлөгч бас нэг өөр. Тий. Эсвэл нэг юм хөгжмийн багш нараас хөтлөгч хийдэг штэ. Тэр бас нэг өөр. Өөрөө. Арга барилын хувьд ингээ өөр хийдэг юм шиг санагддаг. Хөтлөгчийн ажлын хувьд яг хэзэнээс энэ одоо зүйлийг хийнгээд бас дуртай байж хайртай байж хийдэг ажил штэ. Тий. Би чинь оюутан байхасаа л нэг шинэ жил минь жил ч юм уу те оюутнуудын тайлан тоглолт моголт гэх ганц нэг хөтэлдэг байсан. Тэгвэл баг хүчээр хөтлөгч болцсон юм уу? Чи чинь айтаахан гайгүй хоолойтой юм биш үү? Аливаа нэг уншаад тахалтай гэл. Тэгээ би чинь сайн байцгаана үзэгтэй гэсэн чи. Оо болж ийн гэж намаагаа хөөргөөд. Тэгээ би чинь нөгөөс за миний хоолой бол баг болчих юм байна штэ гэд. Тэгээд 18 оноос анхны хөтлөгч яаж хэлж өглөө. Эсвэл сандарч мандраад. Тэгэж анх юм хөтлж эхэлжээ л. Тий. Тэгээ яг онцгой шүү. Ер нь яг дуучин хөтлөгч гэдэг бол нэг сул тал нь болохоор жоох үгийн баялаг надад жоохон дотоо юм шиг санагдтыг. Одоо та бол ингээд сэтгүүлч хөтлөгч хүм те үгийн баялаг үгийг яаж найруулах уу. Би бол ерөөсөө нэг орчин талаас нь ингээд хүмүүс ямар байна тэрийг нь заах ингээл тэр чигсэн байх хэрэгтэй зүйл шүү дээ. Аль нь л одоо байх хэрэгтэй зүйл юм шиг. Үгийн баялаг бол жоохон тааруу шүү. Тий. Зүгээр өөрийгөө хэлэхэд гэж. Тий, өөрийгөө хэлэхэд бол би бол үгийн баялаг жоохон таараа. Бусд нь бол хэвээр гоё л хэдэм хэлээ гэдэг шиг дээ. Гоо тэр чинь хүн дуртай, хайртай тэр зүйлийг хийгээд жаргалтай болж байгаа бол тэр гоё мэдрэмжийг хүмүүс тараажлаа шүү дээ. Тий. Өөрийг чинь ингээ хөтлж явахад бол хүн үгийн баялаг юм хөтлөгч байна да гэж бол хизээ шараагүй л баг. Яг ба. Хүмүүст бол тэгж мэдрэмж төрүүлэхгүй л те. Өөртөө л тэгж яахгүй. Өөрийгөө л тэгээд байг л жоох ингэчгийсэн гээл. Алтан үеийн хувьд яг эрэгтэй хүн ямар одоо зан чанартай байвал одоо тэр хүнийг илүү эршүүд хүн гэж хардаг бай. Мэдээж хүн болгонд нэг үнэлэмж байдаг штэ. Уран бүтээлч тэр одоо өөр ажил хийдэг хүмүүс ч бай тэр ер нь одоо бидэнд байдаг одоо тэр эрэгтэйлэг зан чанарыг ямар зантай байвал одоо тэр хүнийг эрэгтэй хүн шүү гэж одоо үнэлэх вэ? Өөрөө ч л хувь үнцгээс болж байгаа шүү. Өөртөө л амар үнэн байх. Ер нь. Тэ. Одоо нэг зорилго тавьсан бол тэрнийхээ төлөө залхуурахгүйгээр зүтгэдэг тийм ээ. Хүнд заа гэд хэлсэн бол тэрийг ингээд заавал биелүүлэхийн төлөө хичээдэг байвал л тэр одоо тэрнээс үүш тэгэлээ нэг хүмүүсийн ярьдаг шиг тийм юм бол надад л санагддаг шүү дээ. Ерөөсөө л хүнд за би эний чинь тэгин тэрий чинь тэгнэ гэсэн бол тэрийгэ хийждэг. Тийм өөрийнхөө зорьсон зорилгыг за би энд хүрнэ гэсэн бол заавал хичээж ягаад за хүрэхгүй ч гэсэндээ бүр ингээд тултал хичээж чадчих юм бол тэгэл окей гэж боддог шүү дээ. Энэ бол хүний одоо хамгийн одоо үнэлэх ёстой зан чанар шүү гэж. Тэ. Одоо ч тэгэл бос нь бол яах вэ тэгээд хүн болгон янз шүү дээ. Тийм ээ. Яг байх ёстой зам бол би үнэлж үздэг шүү дээ. Тэгээд нэмэхэд бол нөхөрлөлтөө би яг нэг ах дүүнэр ч юм уу найз нөхдийн тийм нөхөрлөлтийг амар чухалчилдаг байхгүй. Тэгээд тэр нөхөрлөлтөө амар тийм үнэнчтэй аим халуун байхыг амар тийм бас илүү үздэг. Шудраг бөгөөд сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тий. Олон найзуудтай. Үгүй цөөхөн найзуудтай. Тий. 10 жилийн 1 4 5 яг нэг өвөр төрөнд орсон нөхдүүд байна. Тий оюутан цагийн нэг хэд нөхдүүд байна. Тий. Цөөхөө гарын 10 багтгаар л цөөхөн найзуудтай.
подкаст маань одоо өндөрлөх төгсөн байна. Тэгээ хоёлаа нэг цагийн хугацаанд бас аль болох уран бүтээлч ялангуяа тэр дотор мэдрэмж уран бүтээлийн тухай ярихыг бас зорьсон юм шүү. Тэгээ подкастынхаа сүүлийн асуултыг асууя. За. Уран бүтээлч болгоноос асуудаг асуулт юм. Хэрвээ алтан хуйг ямар нэг хөгжмийн зэмсэг байсан бол ямар хөгжимчийг дуурах бол? Сонирхолтой. Виолончел хөгжимшиг дуурах байсан баг. Нөгөө нэг юу? Ингэ тоглодог. Том. Тийм. Cello. Морил. Бүр том болохоор ч контрабас гэж. Cello гэдэг яг дундлынх нь. Арай нэг дунд. Тийм. Ингэ барьж суудаг, тий? Тийм. Тэр хөгжим. Тий, виолончел гэдэг. Тэр хөгжмнэр ямар хөө дуурдаг. Уул ингээ барьтаа болоотой дуучин байгаад идэг те. Яг л ингэ дуурдаг. Тийм. Тий, ерөнхийдөө нөгөө нэг би чинь бас баритон болоотой. Тийм, тэгэн гот тэр хөгжим болохоор ч нарийнхан дуурдаг. Хитрхий тембүүдэн дуурдаг. Яг л гоё намуухан те. Хүний яг сэтгэл рүү орохоор хэмжээний юм шиг санагддаг. Тэр хөгжим шиг л байх байсан баг. Тий. Тийм характерыг мэдрүүлэхийг хүсэж байна. Тий, дуулахтаа ч гэсэндээ манай багш нар ч гэсэндээ гэдэг. Чи яг виолончел шиг юм дуулаа гэж хэлдэг хөөх. Тэгээ баг тэр хөгжмийн ингээ зохиол мохиолуудыг сонсонгууд нэрэл бас яг би гэдэг шиг. Тий. Энэ дотор би байна гэж. Тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Тэр л хөгжим байхсан баг. Подкастынхаа төгсгөлд өргөч чинь дахин нэг дууг яг одоо сонсож байгаа, үзэж байгаа хамт байгаа хүмүүст зориулаач гэж хүсэж байна. Мөн дээрээс нь Алтан уягта хамгийн одоо уран бүтээл бүх зүйлд нь хамгийн сайн сайхныг хүсэж байгаа шүү. Маш олон гайхалтай уран бүтээлийг төрөөж, маш олон гайхалтай түүхийг бүтээж, маш олон гайхалтай дурсамжийг, олон гайхалтай мэдрэмжийг өгөөсэй гэж одоо зөвөрөж байгаа шүү. За их баярлалаа. Тэгээд төгсгөлд нь яг нэг найз нөхд гээд ярьсан болохоор найзын тухай дуудуулъя. Тэрнээс өмнө бас нөгөө нэг хоёр уран бүтээл хийсэн гэсэн шүү дээ. Хинтийн сэрээ цаар дээр надад амар тусалцаа үзүүлсэн зөндөө хүмүүс байгаа. Тий. Тэр болгоныг тоочвол зөндөө их юм байгаа. Тэгэхээр хамгийн гүн тусалцаа үзүүлсэн Шарав сангийн хамт олон доо. Бүр ингээд чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлмээр санагдаж байна. Оронгоогчтой, ганагчтай маш их баярлаа гэж хэлээ. Би мартах гад хэлчихлээ шүү тий. Тэгээд F-хан гэд манай дүрс бичлэг хийдэг дүүгийн студ байдаг. Тэгээд дуурайд үдээ бас маш их баярлаа гэж хэллээ. Тий. Хэлэх гэж зорж ирснээ яг мартаад гарах гэж байгаа байхгүй юу? Тий шүү дээ хэлсэн дээр. Тий яг. Уусаа бидний амьдрал чам талархал дээр л тогтдог шүү дээ. Талархуул одоо өмөр маш их хүн байгаа. Тий миний мэрэгжлийн багш яаж байгаа маа гэдэг. Зөндөө хүмүүс байгаа. Тэгээд тэр болгондоо маш их талархаж явдаг шүү гэж хэлье. Тий Алтан хоёг нь. Алтан хоёг нь зөндөө их талархаж явдаг шүү. Тэгээд нөгөө одоо дуулахчаа дуулахор ч найзууд энэ коверлж дуулж ирсэн. Нөгөө сайн байна уу? Найз минь гээд Өвөр Монголын уд гэдэг очсон тий. Тэрийг маа найзууд дуулчихсан. Тэгээд тэрийг зүгээр нөгөө нэг хинтийн цэгэрийг зараад дуулахар чинь бас энэ гэрчтэй бүү орилж ярьсан юм болох гээд байгаа юм чи. Тэгээ орчинд нь тааруулаад тэр дууг тэгээ бүх сайхан найзуудад зориулаад төгсгөлтөнд дуулъя гэж бодсон. Хамтдаа үлээн сонсцгоё. Сайн байна уу найз минь? Урд шөнийн зүдээ их цүүлэн намайг читэн хабалогет онсан нулмас мен юу болоо юм бэ онзаги данч чамтай утлада Атганд тороогүй ятсан онжилүүд Оринх болгож чадаагүй цагийн зүуд Нэхэл асуулгүйгээр намайг уучлаарай Найз минь чимээн сайн байна уу Намрын унах
намрын навцын хамт намайг дурсаад намайг үгүйлнэ чиний таньдаг найз чинь би хэвээр байгааг энэхэн дугаар хоолойг минь танаараа газрын холд бүртих чиний сураг бодлын үзүрт хүндрэх чиний зураг айлын хайлан би өөрөө яах юм бэ хурдхан чамдан хүрээд очидоо намрын унах намрын навцын хамт намайг дурсаад намайг үгүйлнэ чиний таньдаг найз чинь би хэвээр байгааг энэхэн дугаар хоолойг минь танаараа аяа миний сайхан найз айда миний хөрхөн найзаа аяа миний сайхан найз айда миний хөрхөн найзаа Сайн байна уу найз минь? сайн байна уу гэсэн. Магадгүй өөрөөс чинь асуугаасаа гэж бодож байсан асуултанд ингэж хариулна гэсэн зүйлс байв уу? Жаад ерөөхдөө тэгээд байхгүй дээ. Тий. Үнэхээр яг гоё оновчтой тий. Яг хүсчээсэн асуулт асуусан баярлалаа тий. Тэнийг амар за энийг угаасаа нэг амар хэн бодож ирээгүй юм чи анханасаа тий. Ерөөхдөө л яхаа тэгэл нөгөө нэг талархах хэвээр хүмүүстэй талархъя, уран бүтээл хийхээ талаар сайхан ярий гэсэн зорилготой л ирсэн. Тэгэхээр одоо ингээд гоё том дуучин болохын төлөө сайхан хичээгээл тэгэл явна да. Болно доо. Тий. Баярлалаа. Тэгээ юун төрөнд бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ярьж бас өөрийнхөө төр сэтгэл мэдрэмжээс хуваалцсан дуучин алтууийг танд талархаж байна. Баярлалаа. Цаашдынх нь бүх одоо уран бүтээлд нь өөр төсч явдаг сайн сайхан бүхнийг өндөр их амжилтыг хүсээрэж байгаа юм шүү. Баярлалаа. Танд бас танаа хамт олонд бас сайн сайхныг хүсье. Тийм гоё тухтай подкастад орно гэдэг чинь бол үнэхээр гоё байт юм байна. Агуудаа подкаст орж ийнээс тэгж нэг хүнийг ингээд сандрагаж мандраагаад тийм байдгүй юм байна. Үнэхээр бас гоё сайхан яриа болж өрнөлөө. Тий. Тэгээд төгсгөлд нь бол мэдээж ээж авдаа, багштаа, тий хайртай гэр бүлдээ маш их баярлалаа. Үргэлж талархаж явдаг шүү. Тий. Ойр тойрны бүх хүмүүстээ гэж хэлье. Тий. Баярлалаа. Баярлалаа. Хөгтөнгөр подкасттай хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид бүхний мэдээллийг цаг алт руу авахыг хүсвэл бид бүхний албан ёсны хуудасуудыг дагаарай. Тэгээ подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Хүн болгонд сайн сайхныг хүсье. Баярлалаа.